юуны өмнө та бүхэнд бас надад ярих боломж олгож байгаад баярлалаа. 461 гэдэгт би одоо нэг уул нь улс даяар их ингээд сенсацтай байн мэдээлэл явдаг шүү дээ, тийм ээ. Тэр хоригдлоо, энэ хоригдлоо гэдэг. Тэгээ яг орохдоо бол ямар ч төсөөлгүй байсан. Тэнд одоо хичнээн хүн байдгийн яг юу ч юм би ойлголтгүй орсон. Ямар ч үсэн ийм нэг хордог газар байд юм байна л гэдэг ойлголт байсан. Тэгээд яг Орсын хойно бол харсан чинь асар том байгууламж байдаг юм байна. Одоо миний зөвхөн гадаадын кинон дээрээс харж байсан тийм том шорон гэж үл хэлж болно. Тэнд бол ерөнхийдөө Монголын одоо нэг урьдчилсан хорих с жигтэн нэртэй одоо ийм тийм 800 ширхэг хүн байд юм байна. 7800 бол ер нь байнгын тоо байдаг гэж байна. Тэгэхээр энэ хүмүүс бол одоо өнөөдөр зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээ огцсон нэрээр байж байгаа хүмүүс. Зарим хүмүүс 9 сар амьдарч байна. 1 жил, 2 сар байна. 3 жил байцсан хүмүүс байна. 4 жил байгаа хүн байна. Гэхдээ яагаад энэ хүмүүсийн хэрэг ингээд одоо хурдан шийдэгдэх юм бэ? Энд чинь зөвхөн урьдчилсан хорих газар тийм ээ. Урьдчилсан хорих газар чинь бас нэг тодорхой хэмжээний заалттай байдаг юм байна. 24 сар гэдэг ч юм уу тийм ээ. Хэрэг хэрэгээс хамаарат би тэрвийн нарийн мэдсэнгүү. Тэгэхээр 3 жил тэнд ингээд зөвхөн л таслан сэргийлэх арга хэмжээ нэрээр ялаа авч амжаагүй ингээд хоригдоод байж байгаа хэрэг энэ чинь хамгийн наацхан хүний эрхийн зөрчил надад харагдаж байгаа байхгүй юу. Цагдаа бол цагдаагийн хорих заалт бол 48 цаг хүртэл тийм ээ тэнд бид нэр хорж болж байна. Тэнгүүд одоо шүүхэр оронгууд шүүх ихэнхтэй сунгадаг. Тэгэхээр эн чинь ингээд харах юм бол энэ хүн ч өөрөө хохирч байна. Тийм ээ. Энэ улс ч өөрөө хохирлтой байна. Ягаад гэвэл нэг хүний төсөв тэнд чинь одоо нэг өдрийн бид нэр 17,000 төгрөгийн төсөвтэй хоол идээд ингээд амьдарч инхээр жишээ нь би ихэд нэг сар тэнд байлаа гэхэд одоо нэг 500,000 цасны тийм ээ хоолыг одоо улсаас даалгаад ицсэн байж тээ. Хохирсон хүн, сэжигтэн буюу ялтан хүн, дээрэс нь улс аль нь ч эндээс ашиг хонжоо олж байгаа юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү шийтгэл яг хүнд хэрэгтэй юм бэ гэдэг асуулт бол яг харахгүй ургаж гарч ирж байгаа юм л да. Загтлан харилцаа бол хаалттай. Жишээ нь би одоо гэр бүлийнхэн миний гэр бүл ирлээ гэхэд гэр бүлтэйгээ би 20 минут л ярилцах хэрэгтэй. Тэгэхээр одоо миний нөхөр битэр 20 минутанд юу ярьж амжихгүй гэрт болж байгаа үйл явдал эсвэл миний өөр хүүхэд надад санаа тавиад ээжтэй нэг загтал бичээд хийдэ. Одоо сэтгэл санааны дэм үзүүлэх гэдэг ч юм уу эсвэл болж байгаа үйл явдлаа одоо ээжтэй мэдээд ээжигээ тайвшруулъя. Сэтгэл санааны бол одоо оюун санааны дэмжлэг өгөх гэдэг шүү дээ энэ чинь. Энэ боломж бол хаалттай юм байна. Тэгээд нөгөө талаасаа харахад яг уу ийм хам хэрэггүй зөндөө байдаг, гаднаас мэдээлэл авахгүй гэл энийг яагаад энэ байж болохгүй талаар их олон тайлбар байдаг юм байна л да. Гэхдээ миний бодоход үр хүүхдний ээж аавтайгаа харилцахгүйгээр тэнд тодорхой хугацаагаар одоо нэг 3 сараас дээш хүмүүс ингээд гэр бүлтэйгээ харилцахгүй байх гэдэг бол энэ бол айгүй давхар шийтгэл. Монгол улс одоо хүний эрхийн конвенцэд нэгдсэн байж энэ бол хамгийн наазахын хэрэгцээ байх ёстой. Гэр бүлтэйгээ цагтлаар харилцаж чадахгүй байна гэдэг бол арай дэндүү. Ерөөсөө Монголын цагдаа нар бол иргэдэг бол өмгөөлөгчдгүй байцаадаг нь угаасаа ердийн асуудал шүү дээ. Би ч гэсэн өмгөөлөгчгүй өгч байсан. Гэхдээ энэ дэр бол цагдаа нар ихэнхдээ та өмгөөлөгчтэй өгөх үү, өмгөөлөгчгүй өгөх үү гэдэг юм. Нэгэнт байцаалд явуулж байгаа тэр мөчөд өмгөөлөгчтэй ч байсан аавна, өмгөөлөгчгүй ч байсан цагдаа авах байхгүй. Одоо хүний эрхийн тухай тийм ээ ялангуяа яллагдагчаар татгаж байгаа, сэжигтнэр татгаж байгаа хүмүүсийн асуудал төр бол энэ бол хэмзэг байдаг юм байна. Ингэж ирнэ болдгүй юм байна. Тэгэхээр энийг бид нар чинь нийтээрээ мэдгүй цагдаа дуудсан юм чинь ингээл байцаагдал явчихдаг. Тийм л болчиход байна л да нийтээрээ. Тэгэхээр өмгөөлөгчгүй байцааж байгаа асуудал их мөн 461-т байгаа хүмүүс дийлэнх нь өмгөөлөгч байсан учраас л тэнд сууж байгаа. Би ч одоо 11-нд хоригдсон. 9 сарын 11-нд хоригдоод 9 сарын 14-нд би хүний эрхийн комиссар бичсэн. 9 сарын 15-нд хүний эрхийн комиссаас надтай ирж уулзсан. Ер нь бол би 14-нд бичсэн хүний эрхийн комиссад бичсэн цагтл дээрээ бол миний эрх бол ингээд тодорхой хэмжээгээр зөрчигч гин гэж би өөрөө үзэж байна гэдгээ бичээд миний шүүх хуралд оролцоорой гэдэг тийм оролцооч гэдэг хүсэл тавьсан. Ямар ч байсан энэ хүний эрхийн комиссийн миний хүсэлтийг хангаад гэдэг юм уу миний хүсэлтийн дагуу шүүхэд бол ингээд өргөдөл гараад тэгээд шүүгэн зөвшөөрсөн юм билээ. Хүсэлт гараад. Тэгээд хүн болгоны хэргийн араас яваад авах боломжгүй. Яг нь хүний эрхийн комиссийн анхаарч байгаа асуудал нь энэ нийгэмд аягүй том томор ингээд уграад төр засаг баригчдыг ингээд төрийн бодлогыг засаглагчдыг ингээд шүүмжлээд байгаа улсууд дээр илүү бас ингээд анхаарал тавьж байгаа мó гэсэн би бодлоор байсан. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо хүчтэй илэрхийлээ тэрнийхээ тийм ээ тэрнийхээ одоо эцэст нь ингээд бас нэг золиос сулцсан байх магадлалтай юм байна гэж үзсэн учраас бид нар яг юм над дээр бол одоо жишээ нь ирсэн байгаа байхгүй.
одоо нүүбэс нэг хэсэг улсууд ирлээ юм тийм ээ. Дур зургаараа саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгүүд одоо Монгол улсын засгийн газраар урилгаар ирлээ гэж байна л да. Тэгээд энийг одоо бүх монголчууд ерөөсөө анхаарах хэрэгтэй юм. Яг гэвэл хэдийгээр энэ улсууд ингээд Монгол улсын засгийн газрын урилгаараа ирсэн ч гэсэн энэ хүмүүсийн гаргасан юм дүгнэлтүүд нь урьдчилсан байдлаар гаргаж байгаа дүгнэлт нь аюу амар байгаа байхгүй юу. 2020 онд баривчлах ажиллагаанаа 99.3% гэдэг чинь 21 онд 98.3% нь ерөөсөө шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн байна гэдэг чинь хэн дуртайнд баривчлаад ижлах нийл гэсэн үг. Цагдаагийнхан гэрчээр мэдүүлэг авна гэж дуудаад шууд сэжигтэн болгодог байдал газар авсан байна гэнэ. Тэгэхээр хүмүүсийг зүгээр гэрчээр дууж байгаа ямар нэг байдлаар данаа шууд сэжигтэн болгож ин гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Өмгөөлөгчдөд одоо өмгөөлөгчд ингээд ажиллаж байгаа хэд өмгөөлөгчдөд одоо өөрийнхөө үйлчлүүлэгчийн одоо өмгөөлөхийн тулд тэдэнд ингээ хэрэгтэй танилцах боломжийг олгодог юм байна гэдэг асуудлыг сая нүүбийнхэн ярьлаа. Тэгэхээр энэ ингээд нийт том зургаар нь харахаар ерөөсөө манай Монгол улсад энэ хуулийнхны ажиллаж байгаа ажиллагаа, иргэдийн эсрэг ажиллаж байгаа ажиллаа одоо хэдийгээр энэ хүмүүс чинь одоо хуулийг тогтоох хэвээр зөв хэрэгжүүлэх хэвээр энэ байгууллагууд нь гэж байгаа боловч хэрэгтнийг олох хэвээр боловч яг ажиллагаа нь зөв явж байгааг нь үгүй байна гэдгийг би биш. Энийг одоо тэр нэгдсэн үндэсний байгууллагын дур зургаар саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг нь хэлээд байна шүү дээ. Эцэст нь би нэг юм хэлэхэд Монголын эрчүүдэд бол ийм одоо хүчин хүний найманы хэрэг гих мэтчилсэн ийм хэрэгүүдээр эрчүүдийг голцоо хохирогчийн мэдүүлгээр нотлох баримтгүйгээр шоронд бөөнөр нь хэлж байна. Тэгэхээр миний хамгийн их сэрэмжилж айж нийгэмд бас хэлий гэсэн хэрэг бол энэ эрчүүдийн эсрэг гарч байгаа энэ хэрэгүүд нь чинь дандаа эрчүүдээр л тохиогж байгаа хэрэгүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр нийгмээр их анхааралтай байгаасай энэ хэрэг дээр бас их бодитоор ханддаг байгаасай одоо хуулийн байгууллага энэ нэгэнт баталсан хуулиа бас эргэж хараасай гэж хэлмээр байна. Ягаад гэвэл хин нэгнийг гүтгэх шиг амарх юмгүй болцсон байна. Ягаад гэвэл энд ерөөсөө нотлох баримт шаардлагагүй зөвхөн хохирогчийн мэдүүлэх гэхээр энэ нэгэн чинь бас муу муухай хүнийг гүтгэж амьдардаг хүнийг бас одоо хэрэгт түлхдэг хин нэгний мөнгө өөрөө санхүүгийнхаа гол хэрэгсэл болгодог ийм усуд их болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг бол би одоо хуулийнх нь эргэж хараад ахаа засаж залруулах юмнууд дээр анхаараасай гэж бодож байна. Тэгвэл Монголын шорон одоо жинхэнэ эдэр насны залуусаар дүүрэхэд ер нь ойрхон байна гэж би хэлмээр. 461-т одоо би бол одоо аль биесний судалгаа үзээгүй. Гэхдээ эн чинь би чинь бас одоо жишээ нь байгаа тэр эмэгтэйчүүдийн бүгднгийнх нь насыг асуувал хэдэн настай хоорондоо танилцаад ингээд тодорхой хэмжээр авна шүү дээ. Миний насныхан бол маш цөөхөн байгаа. 18-аас 38 насны залуус одоо 80% нь байна гэж би харахаар байна. Тэгэхээр одоо Монгол улсаас судалгаа байдаг эсэхийг би мэдэхгүй. Энэ судалгаанд гараад энэ залуусыг одоо бас хэрэг гэмт хэрэгтэй холбогдохоос сэргийлсэн ямар нэгэн компанид ажил Монголд байдгийн бол явуулсаа гэж хэлмээр байна. Тэрнээс бид нэр энэ хүмүүсийг нэгэнт ялах шалахгүй хэрэгээр гэмт хэрэгт хийж хаяад тэнд түгцсэнийхаа дараа 10 жил, 8 жил, 10 жил, 20 жил, 18 жил, 20 жилийн ял өчгөөд энэний дараа одоо тийм ээ бид нэр энэ улсыг тэгээ мартчихжээ шүү дээ бид нэр. Засагдаж гарч ирнэ гэвэл энэ боломжгүй юм шиг байна.